Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн амгалан айлтгая. За өнөөдрийн ишлэл бол 2-р Коринтын 1-ийн 20 байгаа. Учир нь Бурхны бүх амлалт түүний дотор заажээ. Тэм бид Бурхны алдрын тулд түгээр дамжуулан амен гэдэг. Энд Христ дотор байх тухай ярьж байгаа. Учир нь хэрвээ даачийн ишлэл 21-д харах юм бол Христ дотор биднийг та нартай хамт батгаж тоссон нь Бурхан мөн гэж. Тэгэхээр учир нь Бурхны бүх амлалт гэж байгаа. Энд маш том ишлэл байгаа юм л да. Бурхны бүх амлалт. Маш олон хүмүүс Бурхны амлалтын төлөө ингэж зуучлан залбирж ардаас нь хөөцөлдөж ялангуяа Бурхны ерөөлийн ардаас маш хөөцөлддөг л дөө. Эцэн та ерөөж өгөөч гэл тээ. Энэ ерөөлийг өгөөч гэх. Ялангуяа санхүү мөнгө дээр хүмүүс маш гуйдаг л даа. Хэдэн төгрөг өгөөч эзэн минь ээ гэл. Мөнгөтэй болгож өгөөч ч гэм үү тээ. Өвчтөе байгаа хүмүүсийг ч гэсэн бас гоохо та эдгэрсэн гэсэн ер нь бол тэрийг буруутгах арга байхгүй. Мөнгө санхүү, эрүүл мэнд хин нэгэн өвчтөе зовлон дооныхоо төлөө зуучлан гуйх нь буруу гэж би хэлээгүй шүү. Харин энд гуйхад угаасаа амлагдсан байгаа зүйлийг одоо юу гэдгийг гэрээ хийгдээ чамд өгнөө гэд амлагдсан байгаа зүйлийн талаас хөөцөлдөд байх нь тийм зүйтэй зүйл биш л дээ. Жишээлбэл би хүүхдтэй өв өгж л дээ. За миний хүү зөвшөөрч байвал тийм миний энэ нөхцөлийг хангалаа. Чи одоо миний хүүхд болсон юм чинь би чамд энэ өвийг өв хөрөнгийг чамд өгж гинэ гэд гэрээслээд үлдээсэн бай гэж бод. Тэгвэл тэр гэрээний дотор нь одоо юу гэдгийг санхүү мөнгө ч юм уу, эдгэрэл ч юм уу, эрүүл мэнд юу гэдгийг миний машин дэрэг юм өгч л дээ. Тэнгүүд ээжээ та надад машин өгчөөж бурх. Надад энэ машиныг ээжийн машиныг өгүүлж өгөөч гэдэг юм Бурханаас гоох шаардлага байхгүй л тийм. Яагаад би энэ гэрээн дээр тусгаад хүүдээ энийг өгнөө гэд гэрээцэн гэсэн. Тэгвэл Бурхны бүх амлалт гэж байгаа. Бурхан бидэрт амлалтуудыг өгсөн байна. Түүний дотор заа гэж байгаа. За буюу yes буюу түүний дотор бүгдээ нь авах боломжтой гэсэн үг байна. Тэгэхээр одоо ганцхан зүйл үлдчихэж байгаа. Та түүний дотор байна уу л гэдэг. Та үнэхээр Христийн дотор байж Христийн жинхэнэ дагалдагч байж чадах юм бол Бурхны бүх амлалтууд таних байх нэ. Ардаас нь хөөцөлдөх шаардлагагүй таних зүйл. Аль үшээ танд өгөгдсөн зүйлээ гэсэн. Тэгвэл тэрний ардаас хөөцөлдөж гүйж залбирч хамаг цагаа авах шаардлага байхгүй. Харин түүний дотор байх тал дээр хамаг цагаа харин зарцуулах хэрэгтэй гэсэн үг. Нэгсэндээ би өвчтөе байхад эзэн надад ишлэл өгсөн л доо. Чи үннийг мэдхэд үнэн чамайг чөлөөлнө гэж. Тэгээ би үнний ардаас үнэхээр хөөцөлдсөн. Би тэр идэрхийг хүсчээсэн боловч би үннийг олох үедээ идэрнэ гэж ер нь тухайн үедээ бодооч хөө би үннийг олох хэрэгтэй байна. Тэгвэл намайг чөлөөлөх юм байна л гэж бодсон. Үннийг хайх энэ явцдаа би эзэн дотор орсон. Дээрээс нь эзэн ч гэсэн маш олон бэлэг авиасуудыг өгсөн, илчилж өгсөн байна. Тэгэхээр энэ дотор үнээр Христийн дотор байх юм бол түүний дотор зааж гэж. Тэгвэл бүх амлалтууд нь таних байгаа. Тэгэхээр гэрээгээс сайн унших юм бол ямар амлалт өгөгдсөн гэдгийг хараад энэ чинь минийх юм биш үү? Өөрийнхөө зүйлийг гуйгаал ардаас нь хөөцөлдөггүй л дээ. Нэгэн жишээ хэлье. Би нэг газар авах гээд гэрээ хийх гэжсэн. За ингээд газар авах ёстой ингээл эзэн минь надад энэ газрыг өгөөч гэж гуйсан байгаа. Тэгсэн чинь Бурхан би энэ газрыг тухайн хүн зарах гэж байгаа хүний өвөөд нь өгсөн юм гэж хэлсэн. Түүний өвөө үр хүүхдүүдээ шилжүүлсэн. Би энд одоо оролцох боломжгүй анжмаа. Харин чи эзний хүүгээс нь нэгсэндээ гуй гэж хэлсэн. Хүүгээс нь асуу гэж хэлсэн. Тэр үед би шоконд орчихсон. Үгүй энэ бүх газар бүх баялаг чинь Бурханых биш юм уу? Яагаад би хүнээс гуйх ёстой вэ гэсэн чинь би түүнд өгцсөн учраас чи хүүхдээс нь гуйг асуу гэж хэлсэн. Тэгвэл эзэн түүний зүрх сэтгэлийг зөөлөж өгөөч, миний талд гаргаж өгөөч гэж залбирсан чинь Бурхан энэ хүний шийдвэрээ гэж хэлсэн. Тэр үед би Бурхан амлалтад өгцсөн зүйлийнхаа ардаас тухайн хүнийх болдог байх нэ гэдгийг ойлгосон. Тэгэхээр мөнгө санхүүгийн хувьд ч гэсэн энэ хүний байшин ч юм уу машин өгөөч гэж ч юм уу
тэр байтугай зарим хүн тэр хүний нөхөр эхнэрийг өгөөч гэж залбирч байсны тохиолдол юм мэднэ. Би тэгээ бүр гайхсан. Тухайн хүнд өгдөгдсөн зүйлийн ардаас хөөцөлдгөн зөв зүйл биш. Мөнгө санхүү өвд ч гэсэн. Танд амлагдсан байгаа зүйлүүдийг эзнээс гуугаад байх шаардлага нэг байхгүй. Харин яагаад өгдөхгүй байна вэ? Юунд тэр нь цадаа болж байна вэ? Ямар хулгайч байна вэ? Харин би үнэхээр хэрц дотор байна уу гэдгийг мэдэх явдал үнэхээр чухал. Тэгэхээр энэ бүх зүйлийг ихэнх хүмүүс амлалтын талаар маш их зааж хөөцөлддөг л доо. Тэгвэл үнэхээр ерөөлийн ардаас ч гэсэн маш их хөөцөлддөг. Тэгэхээр эзний ерөөл үнэхээр хэрц дотор эзний бүр амлагдсан бүх зүйл хэрц дотор байхад бүгд заа байх нь бид Бурхны алдрыг тул түүгээр дамжуулан тийм бид Бурхны алдрыг нь тул түүгээр дамжуулан амен гэдэг чинь. Эцэг нь хүүгээр дамжуулан алдаршихын тулд энэ бүгдийг хийнэ гэж амласан. Тэгэхээр эзэн Бурхан амлалтандаа хүрдэг Бурхан. Тэгээ хин нэгэнд дамжуулж өгсөн юмныхаа ардаас очтгоо. Жишээл биднэрт бузар сүнсийг хөөх хэрэг мэдл өгсөн болвол та түүнийг хийх ёстой гэсэн үг. Таны дотор эсвэл танай гэр бүлийн дотор тэр асуудлууд байгаа бол хулгайч байвал хулгайчийг хөөх бүрэн эрх мэдэл танд өгөгдсөн гэсэн үг. Хин нэгэнд бурхан чилэл байшин бэлгэсэн гэж бодвол аав ээж хүүхдүүд нь хүүхдүүдтэй үлдээсэн. Тэр гэрийн хөрөнгө шилжсэн тэр үр хүүхдүүдэд нь очсон гэсэн үг. Нэгэнт өвөө өгөөд майгад гараас зурцсан бол аав нь хүртэл нөгөө байшингаа би эн чинь миний байшин гэж орохоор хүүдээ өгчихсөн бол тэгээд хүүгийн эрх мэдэл орж байгаа. Захиран зарцуулах, дотор нь тавилгаа яаж тавих нь хүүгийн эрх мэдлийн асуудал. Тэгвэл Бурхны бүх амлалт түүний дотор Есүс дотор заа гэдэг үгийг үнэхээр уншаараа. Тэгээд эзний дотор үнэхээр хэрсэн дотор та байгаараа. Тэгээд эзний дотор яаж байдаг талаар илүү сайн судлаараа. Хэрцэг нэрний тухай, хэрсэн тухай хийсэн миний анхны подкастуудыг бүр хичээнгүйлэн сонсоосоо гэж би гуйж байна. Тэгээд танд үнэхээр Бурхан амлалтуудыг өгсөн. Бүх амлалт нь хэрсэн дотор биелнэ. Заа гэж амлагдсан. За тэгээд та үнэхээр эзэн хэрсэн дотор байхад шунлаар ч юм уу юмны ардаас хөөцөлдсөн биш. Харин эсэргээрээ бүх зүйлээр хангалуун болдог. Зөвхөн эзнээс хангалтдаг тэр зүйлийг зөвхөн хайх ёстой газраас нь хайгаасаа. Та үнэхээр зөв зүйлийг буруу газраас хайх юм бол тийм сайхан зүйл болдоггүй байгаа шүү. Тэгээд харин зөв зүйлийг зөв газраас хэрсэн дотроос хайх тун. Баярлалаа.